Сайн бацхан уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. За 3-7 хоног бичлэгээ оруулаагүй өөртөө сайхан амралт өгч явж байгаад ирлээ. Тэгээ ойрд бичлэгнүүдийн манд ор хүмүүс яагаад алга болоод байна, яагаад бичлэгээ оруулахгүй байна гэсэн сэтгэгдлүүд үлдээгээд байгаа харагдсан. Сая сүүлийн 3-7 хоног бичлэгээ оруулаагүй болохоос ер нь бол 7 хоног болгон бичлэг маань ороод явж байгаа шүү. Та бүхэн маань subscribe дараад хажууд нь харагдж байгаа энэ хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийхээр мэдэгдэл очино. За тэгээ олон юм ярилгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. 32 настай Натали Макнеллин Хойд Ирландын Лурган хэмээх жижигхэн хотод амьдардаг. Ойр дотныхон болон найз нөхдөд Наталиг маш ийдэг, тусархаг, бас аюу бие даасан эмэгтэй хэмээн ярьдсан байлээ. Тэрээр 4 хүүхэдтэй айлын 3 дахь нь бөгөөд Наталигийн гэр бүл маш илэгсэг дотн халуун дулаан гэр бүл. Ер нь бол амралтын өдрүүдээр эсвэл ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал болох үед бүгдээрээ гэр бүлээрээ цуглардаг ийм уламжлалтай. Цаашлаад Натали дөнгөж 3 настай байхасаа 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй гэж онцлогдоод энэ өвчнөтөөгөө ер нь бол насан туршдаа тэмцээр ирсэн байдаг. Хэрэг гарах үе тэрээр нийтийн тээврийн TransLink гээд компанид маркетингийн чиглэлээр ажиллаж исэн. Тэгээ болоогүй энэ үед Натали 15-7 хоногтой жирэмсэн анхны хүүхдээ тэсэн ядан хүлээж исэн үе нь. За хүүхдийнх нь аав буюу түүний найз залууг Стивен Маккала гэдэг. Стивен болохоор Belfast Telegraph гээд сонингийн газар хагас цагийн туслах редактороор ажилладаг. Үүнийхээ хажуугаар Стивен өөрийнхөө сонирхлыг дагаад YouTube сувагтаа янз бүрийн тоглоом тоглож лайв стрим хийдэг. За Натали Стивен 2022 оны 7 дугаар сард буюу хэрэг гарахаас 5 сарын өмнө Bumble гэх болзооны апп дээр танилцсан. Тэд анх танилцсан цагаасаа л бие биетэйгээ маш хурдан ойлголцоод өдөрт 100 мессеж бичилцдэг болоод Яванда бодтойр уулзаж болцоонд гарцгаасан байгаа. Тэгээ танилцсанаасаа хойш 2 сарын дараа Стивен Наталигийн гэр бүлийнхэнтэй албан ёсоор уулзаж танилцаад удалгүй 11-р сард нь тэд гэр бүлийнхэндээ хүүхэдтэй болох гэж байгаагаа хэлсэн байдаг. Натали бол жирэмсэн болоод үнэхээр их баяртай байсан. Тэрээр багасаа л том болоод сайн ээж болно, хөөрхөн хүүхэдтэй болно гэж мөрөөддөг ийм охин байсан юм байлээ. Тэгээ Натали Стивен хоёр хоорондоо бичилцсэн мессежэндээ хэвлээдэх хүүхдээ бяцхан squish гэж хөөрдөн дуудаад хамтдаа амьдрах байшингийнхаа талаар хүртэл төлөвлөсгөөж исэн. Стивен Наталид "Миний хүүхдээ ээж нь чи учраас би өөрийгөө үнэхээр азтай хүн гэж боддгоо" хэмээн дандаа хэлдэг. Гэвч ердөө 1 сарын дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний орой Натали өөрийнхөө гэрт амь насаа алдсан байдалтай олдсон. За 12 дугаар сарын 19-ний орой Стивен Наталигийн гэрт ирээд шууд шуурхай албаны утас руу залгасан байдаг. Уцаар ярих үедээ Стивен уйлаад, орилоод найз охиныхоо гэрт ирсэн чинь найз охин нь амь насаа алдсан. Гэр нь хаа сайгүй цусанд будагдсан байдалтай байна хэмээн шуурхай албаны операторт хэлсэн. Энэхүү дуудлага бараг 10 гаруй минут үргэлжилсэн байдаг. Цагдаа нар хэргийн газар дээр ирэхэд Натали шатныхаа дээд хэсэгт дээшээ хараад хэвтцэн биен дээрээ олон тооны хутганы шархтайгаар амь насаа алдсан байгаа нь олдсон. Шүүх эмнэлгийн шинжээчид түүний хүзүүн дээрээс эртээ зэвсгээр 3 удаа гүн зоолгосон шарах, мөн хүзөөнийх нь 2 талаас хүч хэрглэж хурууны үзүүрээр дарж боосон мэд хөхрөлтүүдийг олж тогтоосон байдаг. Үүнээс гадна толгойд нь ямар нэгэн хатуу зүйлээр цохиж хүнд гэмтэл мөн учруулсан байсан. Цаашлаад шинжээчид Наталиг олдохоосоо 1 хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 18-ны оройны 8 цаг 50 минутаас 9 цаг 30 минутын хооронд амь насаа алдсан хэмээн үздэг. Харамсалтай нь маргааш өдөр нь буюу 12 дугаар сарын 19-нд Натали хэвлээдэх хүүхдээ харуулахаар эмнэлэг дээр цаг авсан байсан ч хэвлээдэх хүүхэд нь мэдээж ээжтэйгээ хамт хорвоог орхисон. За ингээм мөрдөгчд мэдээж хамгийн эхлээд Стивенээс мэдүүлэг авдаг. Стивен мөрдөгчдтэй ярилцах үедээ маш их цочирдож сандарсан байдалтай харагдчихсан. Мэдээж найз эмэгтэйгээ хэвлээдэх хүүхэдтэй хамт алдсан хүний хувьд бол ийм байдалтай байх нь ойлгомжтой зүйл. Тэгээ мэдүүлэг өгөх үедээ Стивен гартаа чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дах сахарын хэмжээ багасах үед яг ямар арга хэмжээ авдаг тухай зааварчилгаа бүхий тийм ном барьсан байжсэн. Тэрээр хэлэхдээ найз охиноос нь өдөржингөө ямар ч хариу ирэхгүй болохоор нь санаан зовоод чихрийн шижингийн шоконд орсон байж магадгүй гэж бодоод шууд гэрт нь хүрээд ирсэн хэмээн хэлдэг. Тэгээ Стивен ингэж Наталигийн гэрт ирэхийнхаа өмнөх оройн нь YouTube суваг дээрээ хэдэн цагийн турш шууд дамжуулалт хийж исэн байлээ. Дээрээс нь жирэмсэн байх хугацаанд нь арх огт уухгүй гэд Наталид амлцсан байсан амлалтаа зөрчөөд бичлэгийнхаа үеэр баг зэрэг ууцсан учраас Натали үүнийг нь шууд амжуулалтынх нь үеэр үзчээд өөрт нь гомдоод мессеж дуудлаганд нь хариу өгөхгүй байгаа байж магадгүй гэж санаа нь мөн зовж ийснаа мөрдөгчдөд ярьсан байдаг. Цаашлаа тэрээр Наталид хор хүргэж зүрхлэх цорын ганц хүн бол Наталиг байнга дарамтлагдаг хуучин найз залуу нь хэмээн хэлсэн.
Стивен өөрөө бол тэр залуугийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ Натали тэр X-ээсээ маш их айдаг. Тэгээд утсыг нь сошиал хаягуудыг ингээд бүгдийг нь блок хийсэн ч тэр X нь ямар нэг аргаар байнга Наталитэй холбоо барих гад оролдоод байдаг байсан хэмээн Стивен мэдүүлэгтээ хэлдэг. Ингээ мөрдөгчд дараа нь Наталиг амнасаа алдахаасаа өмнө хаагур явсан, юу хийснийг нь шалгаад үзсэн. Гэтэл 12 дугаар сарын 18-ны өдөр Натали Стивний гэрт нь байжгаад өдрийн 1 цагийн орчимд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар явсан байгаа. Тэгээ гэр бүлийнхэнтэйгээ Аргентин болон Францын шигшээ багуудын дэлхийн аваргын шавтаргын тоглолтыг хамтдаа үзчихэд оройн 7 цагийн үед Натали гэртээ ирсэн. Ингээд дараа нь оройн 8 цаг 24 минутанд Натали өөрийн YouTube хаягаараа нэвтэрч ороод найз залуугийнхаа шууд дамжуулалтыг үзэжсэн нь мөн тогтоогддог. Харин Стивен 18-ны оройноос ахуулаад 19-ний шөнө буюу шөнийн 12 цаг 5 минутанд лайв стримээ дуусгасан. Тэгээд дууссныхаа дараа тэрээр Натали руу намайг арх уугаагүй байх үед лайвыг маань үзсэн гэж найдаж гин гэд зурус бичсэн боловч Наталигаас ямар ч хариу ирээгүй. Тэгээ болоогүй маргааш нь бүр бүтэн өдөр өнгөрсөн ч Наталигаас сураггүй хэвээрээ. Тиймээс Стивний санаа зовоод 19-ний оройн 5 цагт Натали руу жаахан санаа зовоод ин шүү зүгээр бол зүгээр гэд хэлээрээ гэж биччихэд дараа нь дахиад 9 цаг 7 минутанд санаа зовоод байгаа болохоор би одоо гэрт чинь очлоо гэж биччихэд гэрээсээ гараад явсан. Ингээд тэрээр Наталигийн гэрт 21 цаг 59 минутанд ирээд найз охиныхоо цогцыг гэрээс нь олсон нь энэ байсан. За мөрдөгчд Наталиг хэрэг гарахаас өмнө хаагур явсан гэдгийг шалгаж үзснийхаа дараа түүний амьдардаг хорооллын хяналтын камерын бичлэгүүдийг шүүж үзээд нэгэн хачирхалтай зүйлийг олж илрүүлсэн нь хэрэг гарсангийнх 12 дугаар сарын 18-ны оройн 8 цаг 25 минутын орчимд Наталигийн амьдардаг Silverwood Green гэх хороолол руу үүргэвч үрсэн нүүрэндээ маск зүүлсэн нэгэн үл мэдэгдэх хэрэгтэй нэвтэрсэн явдал. Хэдийгээр тухайн хяналтын камерын бичлэгнүүдийн чанар нь муу байсан ч цагдаа нар тухайн хүний зургийг олон нийтэд цацаад таньж мэдэх хүн байвал мэдээлэл өгөхийг олон нийтээс хүссэн байгаа. Түүнчлэн мөрдөгч нар хэргийн газар дээрээс олдсон хэрэг үлдэгдсэн зэвсэг болох хар бариултай хутга нь Наталигийн өөрийнх нь гэрээс авсан хутга болохыг нь мөн тогтоосон байдаг. Үүнээс үндэслэн алуурчин Наталигийн сайн мэддэг гэртээ дуртаяа оруулж ирэх хэмжээний итгэлтэй хүн нь байх магадлалтай гэсэн хамгийн анхны таамгийг гаргаж ирсэн. За хэргийн газар дээр үзлэг хийгээд Стивнээс мэдүүлэг авсан ч гэсэн үүний дараа Стивен найз залуугийн хувьар анхны с жигтнэр татагдан байцаалтын өрөөнд ирсэн. Мөрдөгчд түүнээс чи энэ аллагтай ямар нэг байдлаар холбоотой юу гэж асуухад тэр ердөө л тайлбар хийхгүй гэж хариулдаг. За зөвхөн энэ асуултанд ч биш ер нь Стивен хилцээр ирснийхаа дараа мөрдөгчтэй асуусан бүх асуултанд тайлбар хийхгүй гэсэн хариулт өгсөн. Тэгээ үүнийгээ тайлбарлахдаа манай өмгөөлөгч намайг ингэж хэлээрэй гэж зааж өгсөн юм аа хэмээн мөрдөгчдөд хэлсэн байгаа. Уг нь мөрдөгчдийн асуусан тэр чи энэ аллагтай ямар нэг байдлаар холбоотой юу гэсэн асуултанд өмгөөлөгч нь түүнийг зүгээр хариулж болно хэмээн хэлсэн ч Стивен мөн л үгүй тайлбар хийхгүй гэж зөрүүлсэн юм байлээ. Тэр ч тухай тэдний харилцааны тухай энгийн асуултуудад хүртэл адилхан хариултууд өгсөөр байсан. Гэхдээ хачирхалтай нь түүний хариулт өгөөд ам нээсэн ганцхан сэдв нь Наталигийн хуучин найз залуугийн талаарх асуултууд. За ингээд түүнээс албан ёсоор мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчд Стивнийг үнэхээр лайв стрим хийжсэн үү гэдгийг нь шалгаж үздэг. Стивен болохоор YouTube дээрээ 37,000 гаруй дагагчтай нэлээд идэвхтэй нэгэн. Тэрээр 12 дугаар сарын 18-ны өдөр 6 цагийн турш тоглоом тоглож шууд дамжуулалт хийхээр хэд хоногийн өмнөөс төлөвлөсөн байсан. Тэгээ тухайн өдрийн 1 цагийн үед Наталиг гэрээс нь явсны дараа Стивен өөрийнхөө YouTube дээр тун удахгүй лайв эхлэнэ гэж пост оруулад дараа нь оройн 6 цагийн үед Натали руу лайв эхэллээ гэж бичснээс хойш түүний утас нь ямар ч итгэхгүй горимж шилжсэн байсан. Ер нь бол 6 цагийн турш утас нь байрнаасаа хөдлөөгүй. Тэгээ Стивен утсаараа огт оролдоогүй гэсэн үг. Тэгээ Стивен оройн 6 цагаас хойш шөнийн 12 цаг 5 минут хүртэл 6 цаг 4 минутын турш лайв стрим хийгээд тоглоом тоглоод пив уугаад байжсэн нь YouTube дээр нь хадгалагдан үлдсэн байсан тул хэрэг гарах үед Стивен хэргийн газар дээр байгаагүй гэдг нь ийхүү батлагддаг. Гэхдээ нэг хачирхалтай зүйл нь шууд дамжуулалтынхаа үеэр Стивен үзэгчдтэй хандан техникийн саадал гарсан учраас чат уншиж бас ирж байгаа сэтгэгдлүүдэд хариулж чадахгүй байгаа шүү. Уг нь уцаараа хаяа ороод чат уншиж болно л доо. Гэхдээ тоглоом тоглож байхдаа сатаармааргүй байна. Тийм болохоор би бүр уцаа хол тавьчлаа. Лайв чат руу харж болохгүй байна. Хэрв харах юм бол систем гацаад байна хэмээн хэлсэн байдаг. Тэгээ Стивен үргэлжлүүлэн би энэ лайвыг яг юу шиг байгаасаа гэж хүсэж ийн вэ гэхээр та нар дээр үед Big Brother гээд шоуг шүнжин шууд дамжуулалт хийдэг байсныг санаж гин үү? Яг л тийм байлгамаар байна. Та нар орж ирж үзэж болно, гарчиж болно. Харин би зүгээр л тоглоомондоо анхаарлаа хандуулах болно.
Би бас тоглоомн дээрээ шууд утгаараа сүхтүүгаар машин унж байгаагаа дөнгөж сая л анзаарлаа. Гэхдээ та нар санаа зовлтгүй бодит амьдрал дээр өнөөдөр би гэрээсээ огт гарахгүй. Саяхан хаанаас ч билээ уншсан чинь сүүлийн 12 жилд манай цагдаагийн хүчний тоо маш их цөөрсөн байлээ, аимшигтай. Гэмт хэрэг яагаад өсөөд байгаад гайхах зүйл огт алга. Тийм болохоор гэмт хэргийг зөвхөн видео тоглоомн дээр л хийж байх нь хамгийн зөв бөгөөд аюулгүй арга юм шүү найзуудаа. Тэгээ бас удахгүй 100 сарын баяр болох чинь. 100 сарын баяр бол гэр бүлээрээ хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацаа шүү дээ. Тийм болохоор намайг завсарлага авах болгонд хайртай хүмүүс рүүгээ, найз нөхөд эсвэл урт хугацаанд яриаггүй гэр бүлийнхэн рүүгээ мессеж бичээрэй. Миний амьдралд тийм олон хайртай хүн байхгүй ч хайрладаг хэдээ би бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг хэмээн Стивен ярьсаар өөрийн лайв стримээ дуусгасан байдаг. За Стивений гэр Либерн хотын Woodland Gardens гэх хороолт байдаг. Энэ нь болохоор Наталигийн амьдардаг Лорган хотын Silverwood Green хорооллоос машинаар 24 минутын зайтай. Тэгээ дээрэс нь хэрэг гарах үед Стивен шууд амжуулалт хийжсэн гэдг нь тодорхой болсон тул 12 дугаар сарын 20-ны өглөө гэхэд цагдаа нар Стивенийг байцааж дуусаад суллаад явуулсан байдаг. Гэтэл Стивен суллагдмагцаал цагдаа нарт Наталигийн хуучин найз залуу болох Луис Джонс гэх залууг зааж өгсөн тул цагдаа нар Луисийг хилцээр дуудан түүнээс ч мөн байцаалт авч эхэлсэн. Луисийн хувьд тэрээр ковидын хөл хорионы үеэр Наталитай хамт амьдарч ирсэн юм байлээ. Тэгээ Наталигийн хайртай нохоо болох Риврийг анх Наталид бэлгэлжсэн хүн нь. Тийм болохоор мөрдөгчд анхандаа Луис бол Наталигийн гэрлөө маш амархан нэвтэрч чадах хүмүүсийн нэг гэж үзэжсэн. Ядчил Наталигийн нохоо нүртэл Луис рүү дарахгүй шүү дээ. Ингээ мөрдөгчд Луисээс мэдүүлэг авах үед тэрээр мөрдөгчдөөд хэрэг гардаг орой шинэ найз охиныхоо хамт хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тоглолт үзээд гэртээ байсан хэмээн мэдүүлдэг. Цаашлаа түүний яг тэр орой зурагтын өмнө найз охиныхоо хажууд унтж байгааг харуулсан видео бичлэг найз охиных нь утсан дээрээс олдсон юм байлээ. Найз охин нь түүнийг дэлхийн аврах шалгаруулах тоглолт үзэх гэж бөөн баяр болж тогтолд сууж яснаа шууд унтаад өгснгийг нь шоолж бичлэг хийсэн нь тэр байсан. Ингээл Луис ч бас хэрэг гарах үед гэртээ байсан гэдг нь тогтоогдож удалгүй суллагдсан байдаг. За ингээ Стивен Луис хоёулаа хэрэг гарсан орой юу хийжсэн талаараа үгүйсэхийн аргагүй нотлох баримтуудтай байсан тул 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар Наталигийн гэр бүлийнхэнд Стивен Луис хоёрыг с ิจ гтний тооноос хассан гэдгээ албан ёсоор дуулгасан байдаг. Тэгээ Наталигийн гэр бүлийнхэн маргааш нь буюу 100 сарын баярын өдөр Стивенийг гэрт нь болох Наталигийн салах ёслолын өмнөх бэлтгэлд урьсан юм байлээ. Стивен ч тэр өдөр гэрт нь очиод гэр бүлийнхэнтэй хамт гашуудаж тэднээс огт холдохгүй дэрэгтэн байсан. Цаашлаад энэ өдрийн дараа ч гэсэн Стивен Наталигийн ах нартай нуулзаад гэр бүлийнхэнд нь туслаад тэднийг зүгээр байгаа эсэгт нь байнга санаа тавьж ер нь бол гэр бүлийнхэнтэй байнга хамт байх болсон байдаг. Тэгээ гэр бүлийнхэн нь ч Наталигийн цогцыг анх олоод асар их цочролд орсон байх гээд Стивен санаа зовоод бүр Стивнийг сэтгэл зүйчтэй уулзуулж төлбөрийг нь хүртэл төлсөн байгаа. За энэ бүхэн болж байгаа үеэр мөрдөгчд нөгөө Наталигийн хороололд нүрээ нуугаад явж исэн масктай 90 араас хяналтын камераар цааш нь шалгаж явсаар түүнийг Наталигийн амьдардаг Лорган хотод автобуснаас бууж байгаа бичлэгийг нь олдог. Энэ хүн бол мэдээж хэргийн гол сэжигтэн. Ингээ мөрдөгчд камерын бичлэгийг үргэлжлүүлэн шалгасаар тухайн эрэгтэйг оройны 5 цаг 36 минутын орчимд Лорган хотоос 29 минутын зайтай байдаг Данбери гэх газраас автобусан суусан гэдгийг нь мөн олж тогтоосон. За энэхүү эрэгтэй автобуснаас буусныхаа дараа Market Street гудамжаар William Street руу ороод тэндээсээ алхаж явсаар Наталигийн амьдардаг Silverwood Green хороолол руу нэвтэрсэн нь бүгдээрээ хяналтын камерын бичлэгүүдэд бичигдэн үлдсэн байдаг. Дараа нь тэрхүү эрэгтэй Наталигийн амьдардаг хороололд бараг 2 цаг орчим байжгаад оройны 9 цаг 49 минутанд буцаж гарч ирээд Лорган хотын төвд байх нэгэн хоолны газрын хажуухан талаас таксинд суугаад явсан нь мөн тодорхой харагдчихэдэг. Ингээ мөрдөгчд түүнийг гарцаагүй гэмт хэрэгтэн мөн гэж итгэжсэн ч масктай байсан болохоор царай нь бол огт харагдахгүй байсан. За гэтэл хэрэг гарснаас хойш бараг сар гарангийн дараа буюу 2022 оны 1-р сарын 31-ний өдөр Стивен Макколог Натали Макнелигийн амь насыг хөнөөсөн хэрэгээр мөрдөгчд баривчилсан байдаг. За юу болоод яагаад ингэж Стивен Наталиг хөнөөсөн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр гинтхэн баригдах болсон бэ гэдгсэн чинь мөрдөгчд Стивенээс анх мэдүүлэг авчаад түүнийг суллаж явуулсныхаа дараа Стивний нөгөө хэрэг гарсан өдөр хийсэн гэдэг шууд дамжуулалтын бичлэгийг илүү нэгтэлж шалгаж үзсэн байгаа. Тэгээ захим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мэрэгжилтнүүд ч энэ хэрэг дээр орж ирж ажилласан. Ингээд Стивний компьютер техникийн хэрэгслүүдийг нь хурааж аваад нарийн шинжилгээ хийгээд үзсэн чинь 12 дугаар сарын 18-ны оройны 6 цагаас хойш шөнийн 12 цагийн хооронд түүний компьютер дээр ямар ч user generated activity буюу хэрэглэгчийн бодит үйлдэл хийгдээгүй болох нь тогтоогддог.
Тэгэхээр Стивен өөрийгөө хэрэг гарах үед YouTube дээрээ шууд дамжуулалт хийгээ байж исэн гэж яриад байгаа боловч үнэн дээр түүний компьютер тухайн цагуудад ямар ч ажиллагаагүй итгэхгүй байсан гэсэн үг. Ингээд цагдаа нар Стивенийг баривчилсныхаа дараа байцаалтын өрөөнд түүнээс шууд тулгсан ийм асуултуудыг асууж эхэлсэн. Мөрдөгчид түүнээс 12 дугаар сарын 18-ны өдөр чи өөрийн YouTube суваг дээрээ оройн 6 цагаас шөнө дунд хүртэл лайв стрим хийнэ гэж зарласан. Гэтэл чиний төхөөрөмжүүдийг шалгаад үзэхэд тэр цаг хугацаанд чи компьютер тэр байтугай утсандаа ч огт хүрээгүй. Чиний төхөөрөмжүүд ямар ч идэвхгүй байсан байна. Энэ талаараа тайлбарл хэмээн хэлэхэд Стивен гинтхэн л бүр сандраад наадах чи огт байж боломгүй зүйл штэ. Би шууд дамжуулалт хийсэн. Одоо ч тэр бичлэг маань YouTube дээр маань байгаа шүү дээ гэж хариулдаг. Тэгээ бас Стивен тэрхүү 6 цагийн лайвынхаа туршид үзэгчдэд өнөөдөр 12 дугаар сарын 18-ны бүтэнсэ өдөр одоо оройн 9 цаг болж байна гэх мэтээр цаг хугацаагаа дахин онцолж хэлээд исэн юм байлээ. Мэдээж энэ зүгээр ч нэг тохиолдол биш, цаана учиртай. Шинжээчид тэрхүү бичлэгийг нэгтэлж үзээд Стивен энэхүү бичлэгийг урьдчилан бичиж бэлдээд яг хэрэг гарах үеэр нотлох баримт болгохын тулд лайв стрим байдлаар нийтэлсэн байна гэдгийг төвөггүйхэн баталсан байдаг. За ингээд хамаг юм ил болцоод байхад хүртэл Стивен өөрийгөө гин буруугүй гэж гүрээгээд бүр мөрдөгчдөд хандан жинхэнэ алуурч намайг энэ хэрэгт гүтгэхийн тулд маш нарийн төлөвлөгөө зохиож ийм нөхцөл байдалд оруулсан байна. Энэ болгоно нь хүнд ч ойлгомжтой байна штэ. Та нар буруу хүнээс сэжиглээд байна хэмээн өөрийгөө өмгөөлөхийг оролдсоор л байсан. За тэгэхээр хэрэг гарсан орой яг юу болсон бэ? Натали оройны 7 цагт гэртээ ирээд усанд орчоод найз залуугийнхаа лайв стримийг үзэхээр YouTube руугаа орсон. Харин энэ үед Стивен өөрийн утсаа гэртээ үлдээгээд Наталиг хөнөөхөөр хэдийн замдаа гарцсан явж байсан байгаа. Стивен гэрээсээ гараад 3 км гаруй алхаад автобусанд суусан. Тэрээр тухайн өдөр битүү хар хувцас өмссөн, бэлэтэй, дээрэс нь нүүрнийхээ доод хэсгийг бүрэн халахлаад гартаа ногоон өнгийн дэлгүүрийн тор барьцсан. Тэгээ болоогүй бас автобусанд бэлэн мөнгө төлөөд суусан байгаа. Тэгээ автобуснаас бомгцаа Наталигийн гэрлүү дахиад 2 км орчим алхаж очиод энэхүү урдаас төлөвлөсөн аимшигтай хүүтэй аллага үлдсэн байдаг. За энд өөр бас нэг зэвүүцмэр зүйл нь Стивен Наталиг өөрийнх нь хайртай нохой болох Риверийнх нь хоолны савн дээр нүрээр нь доош нь харуулж орхиод явсан байсан. Тэгээ хэрэгээ үйлдснийхаа дараа тэрээр хотын төв рүү алхаж агаад метро зогссон гэдгийг мэдмэгцээ таксинд суугаад гэрлүүгөө явсан байдаг. Тэгээ энэ үедээ таксиныхаа төлбөрийг мөн л бэлэн мөнгөөр төлсөн. За Стивен бол ер нь өөрийгөө гин буруугүй гэж зүтгэсээр л байсан. Гэхдээ мөрдөгчид түүний компьютер дээрээс нь Луурган хот руу явах автобус, метроны цагийн хуваарийг маш олон удаа хайсан түүх, мөн сошиал хаяг дээрээс нь яг камерын бичлэг дээрх шиг хар малгай өмссөн байгаа зургийг нь хүртэл олсон байдаг. Үүнээс гадна Стивений утсан дээрээс нь Наталигийн гэр бүлийнхний яриаг 40 минутын турш нууцаар хурааж авсан дуу хураагуурын бичлэг мөн олдсон. За юу болсон бэ гэхээр Стивен Наталигийн гэрт уцаас ханамсаргүй мартаж үлдээсэн юм шиг жүжиглээд гэрийнхэн нь өөрийг нь байхгүй хооронд юу ярьж ийн өөрийг нь сэжиглэж байгаа эсхийг тандахаар утсан дээрээ дууг нь нууцаар хурааж аваад сонссон байгаа. Стивен болохоор үүнийгээ зүгээр л системийн алдаа санамсаргүй зүйл болсон байна гэж тайлбарласан. Гэхдээ мэдээж мөрдөгчөд үүнийг нь санамсаргүй үйлдэл байсан гэдэгт нь огт итгээгүй. Угаасаа юугээл тэгээд Стивен гинтхэн уцаа гэрт нь мартаад тэгсэн чи утсан гинтхэн гэр бүлийнхнийх нь дууг хураагаад байжсэн болж таархав дээ. За ингээ Стивений шүүх хурал албан ёсоор 2026 оны 2 дугаар сарын 23-нд Белфастын эрүүгийн хэргийн шүүхтэр эхэлсэн байдаг. Шүүх хурлын үеэр хэрэгтэй холбоотой илүү олон баримтууд илуулсан. Шүүх эмнэлгийн эмчээ мэдүүлснээр Натали хүзүүндээ 3 удаа хутгалуулж, толгойдоо 5 удаа хүнд зүйлээр цохиулж, тархиндаа цус харуулт аван мөн баймлуулан нас барсан. Бүр аимшигтай нь Натали энэ бүх тарчлалыг амсаж байхдаа амьд байсан бөгөөд задлан шинжилгээ хийх үед уушиг нас нь бөөлжс олдсон юм байлээ. Шүүх эмнэлгийн эмчнэр Наталиг 2 цаг орчим тарчилж байж амьсгал хураасан хэмээн дүгнсэн байдаг. Мөн түүний хэвлэдэх хүүхэд нь ямар ч ургийн гажиггүй маш эрүүл сарвал бойж исэн бөгөөд Натали хүүдээ уг нь Дин гэж нэр өгөхөөр төлөвлөжсэн байгаа. За үүнээс гадна шүүх хурал дээр Стивений олон жил найзалсан найз нь болох Энн гэх эмэгтэй ирж мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээ Стивен Наталигийн гэрлөө очиод цогцыг нь олж цагтаа дуудлага өгдөг өдрөө Энн рүү мессеж бичээд Натали утсандаа огт хариулахгүй байна. Чихрийн шижнээ нь хөдлөөд сахарын хэмжээ нь унтсан байж магадгүй. Санаа зовоод байна. Хамт явж шалгая гэж Эннээс гуйсан юм байлээ. Тэгээ энэ нь ч бас түүний жүжигийнхаа нэг хэсэг байсан гэж мөрдөгчнөр үзэж байгаа. Учир нь Стивен Наталигийн цогцыг ганцаараа олохыг хүсээгүй. Тэгэхээр тэр өдөр Эннийг гэрч болохын тулд хамт явъя гэж гуйсан ч Энн завгүй болохоор хамт явж чадаагүй нэг байсан.
За ингээ болоогүй Стивен хамгийн анх мэдүүлэг өгчөөд цагдаагийн хэлцээс гарч ирснийхаа дараа энийг гэртээ дуудаад Наталигийн цогцыг яг яаж олсноо маш тийм зэвүүцмээр нэг бүрчлэн ярьж өгсөн байгаа. Тухайн үед Стивен энд ярихдаа би Наталигийн гэрт ороод Наталигийн хүлээг нь төрүүлж анзаарсан. Тэгээ дараа нь толгой нь нохооныхон хоолны аяган дотор цустайгаа хутгалцсан байж байгааг харсан. Би түүнд дөхөж очиод биеийг нь дээшээ харуулад эргүүлсэн чинь амнаас нь бүр бөөлжс хасгараад би нь мөс шиг хүүтэн болсон байсан хэмээн ярьсан байдаг. За цаашлаад Наталигийн гэр бүлийнхэн мөн шүүх хурлын үеэр мэдүүлэг өгсөн. Ер нь бол Стивен Наталигийн гэр бүлийнхэнд өөрийгөө бүр ямар ч гин буруугүй хохирогч гэд итгүүлсэн байсан гэж хэлж болно. Стивен Наталигийн ээжэд бүр Наталиг ингэсэн хүнийг би олоод өөрийн гараар хоолойг нь багалзууртаж алмаар байна. Хэрвээ бяцхан үр маань төрсөн бол яг л надтай адилхан хөөрхөн хүү байх байсан даа гэд хүүхдтэй авахч исэн хүүхдийн тэрэг болон хүүхдийн малгааны зургийг ээжд нь үзүүлээд уйлаад бүүн юм болсон байгаа. Тэгснээ болоогүй Наталигийн ахт нь нөгөө урдаас бичиж бэлдээд YouTube-д нийтэлсэн байсан бичлэгээ үзүүлээд начиг арчаагүй амтныг хардаа энд ийм тэнэг видео тоглоом тоглоод сууж идэг. Би тэр орой Наталигийн хажууд байж түүнийг хамгаалах ёстой байсан. Хэрвээ би дэрэгтэн байсан бол хэнийг ч түүн рүү ойртуулахгүй байх байсан гэж уйлж унжаад ярьсан байдаг. Мэдээж түүнийг ингэж үжилж байгааг нь мэдэхгүй Наталигийн ах нь түүнийг өрөвдөөд чи өөрийгөө битгий буруутгаа чиний буруу биш штэ гэд тайвшруулж исэн. За шүүх хурлын үеэр шинжээчид нөгөө хуурамч лайв стримийг хэрэг гарахаас 4 хоногийн өмнө Стивен урьдчилан бичиж бэлдсэн байсныг эцэслэн батлаад бичлэгийн хэсгээс шүүх танхимд тоглуулж үзүүлсэн байдаг. Ер нь Стивен зөвхөн лайв стрим дээрээч биш Наталигийн гэр бүлийнхний өмнө ч гашуудж байгаа хүний дүрийг үнэхээр гаргууд тоглож жүжиглсэн. Цаашлаад нөгөө Стивений утсан дээрээс нь олдсон Наталигийн гэр бүлийнхний яриаг нууцаар бичиж авсан бичлэг нь түүний анхны удаа ингэж хүмүүсийн яриаг нууцаар хурааж авсан тохиолдол байгаагүй. Стивен өмнөх найз охиныгоо сэтгэл зүйн зөвлөгөө авч явах үеэр нь дууг нь утсан дээр нь нууцаар хурааж авчихсан нь мөн илэрсэн байдаг. Ингээ болоогүй Стивен тэр өмнөх найз охиноо өөр эрэгтэйчүүдтэй мессеж бичлээ гэж хардаад биед нь халдаж зодсон хэрэгээр цагтаад баривчлагдсан шүүхээр орж исэн бэлээ. За шүүх хурлын үеэр яригдсан өөр нэг онцлог зүйл нь Стивен Наталигийн амь насыг хөнөөх болсон гол сэдэл нь яг юу байсан бэ? Мөрдлөн үеэр мөрдөгчд Наталиг хэрэг гарахаас хэдэн 7 хоногийн өмнөөс эхлүүлээд өөр эрэгтэйчүүдтэй тэр дундаа хуучин найз залуу болох Луистэйгээ холбоотой байсан гэдгийг нь олж илрүүлсэн байдаг. Тэгээ Натали Луист шинэ он гарахаар Стивнээс салах бодолтой байгаагаа мөн мессежээр хэлсэн байгаа. Тэгээ Стивен болохоор Наталигийн утсыг нууцаар шалгаж агаад эдгээр мессежүүдийг нь болон за тэр дундаа Натали найзууд руугаа Стивентэй болцож явах үедээ Луистэй бэлгийн харьцаанд орсон талаараа бичсэн байсан мессежүүдийг нь олоод харцсан. Тэгээ Стивен Наталиг өөрийг нь араар нь тавьж исэн гэдгийг олж мэдмэгцээ ийм зүйл хийсэн хэмээн прокурорын талаас дүгнсэн байдаг. За харин Стивен болохоор шүүх хурлын үеэр би тэр өдөр гэрээсээ огт гараагүй. Натали жирэмсэн болохоор би түүнд арх уухгүйгээд амлцсан байсан юм аа. Тэгээ тэр өдөр ганцаараа жоох ууд сууя гэж бодоод урьдчлаад ийм лайв стрим бичээд бэлтцсэн байсан. Жинхэнэ алуурчин намайг хэлс хэрэгт унахын тулд энэ бүх зүйлийг ингэж төлөвлөсөн байна. Би ямар ч буруугүй хэмээн гүрээсээр л байсан. Ингээд 2026 оны 3 дугаар сарын 23-нд шүүгчид ердөө 2 цаг гаруй хуралдсны эцэст Стивен Маккалиг Натали Макнелигийн амь насыг хөнөөсөн хэрэгт гин буруутай хэмээн үзээд Стивенд бүх насаар нь хорих ялыг оноож хамгийн багадаа 31 жилийн дараа давж заалдах боломжтой хэмээх ийм шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь бол Хойд Ирландын түүхэн дэх хамгийн урт хоригдох хугацаатай ялуудын нэгт тооцогдсон юм байлээ. Тэгээ шүүх хурлын төгсгөлд шүүгч Кенни Стивен тандан чи энэ наллагыг маш нарийн төлөвлөсөн. Хайртай гэж хэлдэг байсан хүн рүүгээ маш зэрлэгээр улангасан дайрсан. Чиний Наталигийн гэр бүлийнхний өмнө жүжиглсэн тэр жүжиглэлт бол зөвхөн өөрийнхөө уул мөрийг баллах гэсэн туйлын хүсэл чинь. Энэ ял Натали болон түүний төрөөгүй үр дийний амь насыг хизээш нөхөж чадахгүй хэмээн хэлсэн байдаг. За энэ эрэгтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энергийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо дор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулалттай бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, сабскрайба дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоног шинэ бичлэгээр уулзлаа. Түр баяртай.